За манайхаа 27 янаар яаж одоо сайхан халуун кофе уух вэ гэж өнөөдөр би жоохон дэдгүр гараад юуны манай энэ хажуудлын көсүрийгээд одоо энэ юуны эмийн санд ороод кофе авах гэсэн чинь 500 yen авцаа байна. Тэгээд дотроо 18 ширхтээ. Яг гоо нөгөө юуны геомсупа энэ төр л явах юм бол дотроо 40 ширхтээ нэг 1000 yen авцаа гар зардаг. Тэгээд нэг ширхэг нь нэгсэндээ 27 yen гэсэн үг. Гадуур нөгөө нэг одоо кофе шоп ороод эсвэл нөгөө юуны ундааны машинаас 150 yen-ээр өдөрт одоо кофе хуудаг улсууд бол одоо би бол өглөө өдөр орой гэдэг ингээд 2-оос 3 авахд 500 yen ингээд алга болчих жобайгаа байхгүй. Тэггүйгээр нэг удаагийн авалтаараа 18 ширхэг кофе уух хэмжээний мөнгөөр одоо 2 удаа юунаас 2-оос 3 удаа тэр ундааны машинаас аваад дуусгачих байгаа байхгүй. Тэгээд одоо энийг 500 yen-ээр нэг удаа авахд одоо 7 хоног ирээдээ уучин л гэсэн үг л дээ. Өдөрт 3 дахь орсол. Ийм амар. Яаж баг төсөөр яаж өдөр болгоны хэрэгцээ өдөр болгоны шаардлагатай зүйлсүүдээс одоо өөрийн тэр сонирхдаг өөрийн уух дуртай юмнуудыг хамгийн багаар яаж эдийн засгийн хувьд хяналттай амьдралд хяналттай ирээдүйд хяналттай яаж амьдрах вэ гэдгийг одоо анхаарал хандуулж амьдэрсэн тохиолдолд баг зэргийн тэр одоо хяналтаас асар хэмжээний мөнгөн хуримтлал асар хэмжээний одоо санхүүгийн эрхчлөөнд хүрэх одоо зам нэгдэн л гэсэн үг л дээ. Тийм болохоор аль болох яаж өөрийгөө энэ нийгмийн гадаа бачуудын зохиосон одоо энэ дэлгүүр хоршоо энэ одоо бидний одоо энэ карманаас бидний төрөвчнөөс яаж салгах яаж бидний мөнгийг салгах гэсэн зүйл. Ой. Манай хүү. Нэ. Бас юм идэнэ. За тийм болохоор хэмнэлттэй амьдарч байгаа юм.